Хай, Гидро Санторотын цуврал видеонуудын дараагийн дугаартай морил. Энэ удаад өдөр зөвхөн Belgium-д Glows нэртэй кейсэл авч үзэж байна. Тэгэхээр 2.7 үнэтэй байна. Дотор нь юу гадаад нэлцээ. Gidrop нь Counter-Strike дотор байдаг кейснүүтэй адил кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байна. Өөрийн үйл скинийг апгрейдерээр сайжруулах болон skin changer-ээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрвээ эсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батал хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэд зарласан байгаа шүү. Fire Swap. Таны скинүүд нэг л хууч санагч байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс бол гаргаа болохгүй л Fire Swap-тай танилцсан. Солиороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Бичлэг болгоны өмнө зааж өгөхтэй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр giveaway тэрхэн оролцох бай. Giveaway-д оролцохын тулд хамгийн түрүүнд манийхаа промо кодыг ашиглаад депозит хийсэн байх хэрэгтэй. Энд чи giveaway хэсэг дээр нь CDS гээд одоо манийхаа промо кодыг ашиглаад apply хийн. Тэгээд скинээр байна одоо хүссэн төрлөөрөө одоо чи депозит хийн. Тэгээд giveaway-д оролцох боломж оролцсноо гэсэн үг. За giveaway хэсэг рүү оронгуудаа одоо чи депозит хийсэн байна гэж бодъё. Giveaway хэсэг рүү ороод CDS-сэн хэсэг рүү орох юм бол манийх нь одоо байгаа active giveaway дарагдаж байна. Одоо манай олонгод ороогүй байгаа 2 giveaway. Энд чинь join дарах юм бол энэ одоо entries манай өмнө депозит хийсэн байсан болохоор одоо үнэгүй орж байгаа гэсэн. Яг одоогийн байдлаар бол нэг $59200-300 giveaway бол актив байна. Тэгээ энэ giveaway-д бол ерөнхийдөө өдөр хүрэхгүй хугацаанд ер нь бол задраад байлаа. Ойролцоогоор нэг 12 цагт хүн дүүрээд тэгээ нэг 36 цагийн дараа яг задарч байгаа юм да. Тэгээ мань сая ингээд листээ гүйдэж үзтээ маань 9 сарын 1-ээс хойш ингээд харах юм бол одоо өнөөдөр 9 сарын 26 бараг нэг сар шахуу хугацаанд яг 65 giveaway, 66 giveaway хийсэн байна. Тэгээ энэний дүнгээ маань ингээд бодсон чинь ерөнхийдөө бол $75,000 орчим долларын giveaway хийсэн байна. Тэгээ нэгсэндээ 9 сарын 1-нд энэ $50 депозит хийсэн байсан тохиолдолд энэ бүх giveaway чи оролцох боломжтой байсан гэсэн. Тэгээд одоо 10 сар ч гэсэн ер нь бол дахиад ийм giveaway явна гэсэн. Магадгүй чи энэ бичлэгийг үзэж 11 сард үзчихвэл дахиад нэг иймэрхүү хэмжээний giveaway явж байна. Тэгээд giveaway-тэй оролцох арга сурсан баг. Бичлэгэнд орцгоё. За тэгээ Vice-ийн зурагтай хамгийн үнэтэй юм бол Hedge Maze байна. Hedge Maze-ийн үн бол асар унсан. Тэгсэн мөртлөө odd нь хэвээрээ. I think this case is gonna suck. Энэ нөгөө апдейтер үнэн нь өөрчлөгдсөн мөртлөө odds-ын солиогүй юм шиг байна. За энэ case апдейт орох л баг. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар 10 сарын 28-ны байдлаар бол энэ case бол амар муу харагдаж байна. Гэтэл газ машиндад харъя зав. Тэгээ ойлгомжтой дөө тэгээ. Манайд ирээдүг харж байгаа ирээдүг гэж угаасаа мэдчихээн дөө. Энэ нөгөө сайт чинь маш олон дата эдитлэх шаардлага гарна. Тэгээд автоматжуулаагүй бол ер нь мэдээ асуудалтай л ах. 6. Энэ ер нь эргүүлэх бодоод алдагдчих яах вэ? Хараацгаая. Авэж нэг ашиг хийжтэй байж автод орсон болов уу? Let me check. 30-ыг задлсан юм шиг. За 6, 7. 9 10 тоолж үзтээ 3 65 задлсан байна. 70 75 80 95 90 95 100 $12,500 апдейт орсон ч юм уу? 12,500. Йоо, миний баланс яг тулж байгаа юм шүү дээ. 12,500 хардсан болж байгаа. Interesting. За Joker модоор задлахад окей. 10 задлахад бид 7,800 хэрэгтэй байна. Би бүх юмаа зарсан. 7,938 хэрэгтэй. Come on. Hedge Maze. Hedge Maze. Hedge Maze. Hedge fucking Maze. Hedge Maze. Өсөө яач юу? Сая миний нүдэндээ гарч ирсэн скин өөрчлөгдөж бол та тий. Тэгсэн үү? Am I tripping? 9 Hand drops leather $1152. No fucking way. What? Hand drops $1150 байр би ямар ч боломжгүй санагдах юм. Оо энэ кейс дээр амар гударчлоо. Ямар амар гударчваа. Close case. 10 жилийн задлахад $1250 кейс батал хийх юм байна. За энэ хооронд
бас манайд мэдээлэл өгье. Манай ChatGPT-гээр сая ингээд нийтдээ би хэдэн долларын giveaway хийсэн байна гэдэг ингээд байдлаар бүгдийг копидод явуулсан. Тэгээд манай 10 сарын 3-наас хойш 25 хоногийн хугацаанд нийтдээ 57 giveaway. Тэгээд өмнөх жилдээ нэг giveaway нэмсэн. 58 долларын giveaway, 58 шиг giveaway нэмсэн байгаа. Нийтдээ одоо үнэ нь өөрчлөгдөд хямдарсан үнээр 66,000. Хэрвээ саяын CS-ийн апдейт ороогүй бүх юмнуудын үн унаагүй байсан бол 80,000 орчим долларын giveaway хийсэн байлээ шүү. Тийм болохоор өсөөгөө тэгээд giveaway-д оролцсон бол зөндөө giveaway нэмж тэгээд яг хөө тэгээд азтай айл 57 хүн хожиж байгаа л доо ер нь бол тэгээд наралтай нөгөө Emerald-ийн чинь үн 32,000-аас 22,000 болоод унцчих байгаа шиг те. Bayonet руу би 5,800-аас 3,800 болоод унцчих байгаа шиг. Нэрэ нөгөө юу апдейт хийгээг багт үгүй стриминггүй байхдаа минь бас нэмэлээд giveaway нэмсэн. Манай стриминггүй бичлэгийг байхдаа 2 giveaway нэмсэн байгаа. Тэгээд тэр нь бол аль болох манай сүүлийн апдейтаас хойш оруулж байгаа giveaway дандаа юунууд байгаа шүү. Утга нэмэхэ болсон. Тэгээд үнэн нь өөрчлөгдөөгүй скинүүдийн маань giveaway нэмж байгаа болохоор ерөнхийдөө танаас аль болох ашигтай байх гал зөв скинээ сонгож бас цаг зарцуулж илаа. Тэгээд I waste my time. Тэгээд giveaway доорлоо. Түнгүй сая ихэд 166 долларын giveaway нэмсэн дээр 6 ороод ирсэн байна. Тэгээд giveaway хийх зэг ялгаа. За энэ удаагийн бишгэндээ тэгээд giveaway өвчтөө тэгээд дараагийн бишгүүдээр маань тэгээд giveaway нэмжлээ. Бичлэг хийхгүй очсон маань өдөр болгонд 2 giveaway нэмээлэх. Энэ кейс утаа кейс нөө бойс. Энэ кейс талаар маань нэг юм ярих шаардлага байх ч юм. Энэ Joker модер одоохондоо энэ кейсээр битээ оролдоо. Тэгэж угаасаа Global гэснээр Night Mike гэснээр кейсүүд алдагталтай өмнө бичнээс үдцсэн л ах. Тэгээд дээрээс нь саяын нөгөө апдейтнээс болоод ер нь хүмүүний онуудсан. Тэгээд сая дээр апдейт хийсүүг гүнж манайд мэдэхгүй. Тийм болохоор одоохондоо ийм кейс мэс битээ оролдоо. За шал тэмэг кейс шүү. Тэгээд дараагийн бичлэгийг явуулъя. Баярлалаа.